Сайн бацхан үзэгчдээ хамтдаа орлын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Энэ удаагийн дугаарт би та бүхэнд утгагүй шинэ жил болох гэж байгаадад холбогдуулан гоёлын юпг буюу чүчүү хийхийг зааж өгөхөөр бэлдсэн байна. За ингээд хамтдаа хичээлдээ орцгаая. За энэ удаагийн хичээлд маань орох материалууд маань бэлэн байна. За эхний ээлжинд чүчүү болон чүчүү юпг хийх кофрон материал байгаа. Энэ удаагийн галгар материал маань ерөөдөө шинэ жилийн өнгө айсыг харуулсан мөнгөлөг цасны өнгөтэй байгаа. За ингээд энэ дотор материал байгаа. Энэ дотроор хийж болно. Энэ туузаар яах вэ гэхээр гоё хормогийн хэмжээд өгвөл бүр илүү гоё тансаг гоё харагдана. За энэ маань болохоор юунд хэрэгтэй вэ гэхээр гоё бэлхүүсээрээ ингээд тааруулаад өөртөө тааруулаад манжаатаг буюу ирзэн байгаа. Өөр дээр юм саатай гоё ирзэнээр ингээд шууд хийчих болно. За мөн туслах материалууд болон метр, шугам, хаач хэрэгтэй. За ийм зүү бас хэрэгтэй. За оёлын машин хэрэгтэй. За юпг хийж эхэлцгээе. За нараас хилцтэй буюу би энэ удаад дотрын юпг хагас нараар хэсгэж байна. Хагас нар нь болохоор хүчлээс хунаас багтаа хідэж А хэлбэртэй болно гэсэн үг ээ. За ингээд битүү ирмэгтэй. Битүү ирмэг нь урдаа гараад задгаа ирмэг нь хойноо гарна. За өөрийн биеийн дээр буюу хийх байгаа хүнийхээ биеийн хэмжээ аавна. Энэ нь болохоор эхний нэгдүгээрт бэлхүүсний тойрог байгаа. Ард нь нэг хуруу ороод авна. Чүтээ юпг маань ерөнхийдөө хөвсгөр том байх тусмаа гоё идэг. Тэр юпг дараа нь яаж ашиглах вэ гэхээр бариу гоё харангийн цамц юм уу, цагаан өнгийн цамцан дээрээ шууд өмсгөл тохиромжтой байдаг. За ингээд би бэлхүүсний тойрог аваад хоёр туваасан байгаа. Метрээрээ ингээд хоёр туваасан. Хоёр туваасныгаа ерөнхийдөө хийх жоо дотрын материал дээр ингээд авчнаа. Оёлын тавилт 1 см байдаг. За зүгээ гарандаа зүгээд тэмдэглээд хатгаад эхэлнэ. За мөн шохоо биднэрт хэрэгтэй. Шохоогоороо юпгнийхээ уртыг хэмжин тэмдэглээд хайчлана. Гурвалжин эхэлсэн байгаа. Энэ гурав эхлэлээс нь зүү хүртэл хийд байгаа. Хэмжээд эндээсээ энэ хүртэл хэмжээ хэрэгтэй. За тэгээд дууралнаа. Баг зэргийн дууралж өгнө. За одоо энэ шохоодсын хэсгээс энэ маань бэлхүүсний төвшин учраас бэлхүүсний төвшингөөс доош хэр урт юпг хийх вэ гэдэг нь загвараасаа хамаарах бөгөөд одоо болно богино хийж болно. Урт хийвэл ерөнхийдөө материал их ордог байгаа. 7-8 м өргөнтэй давуу хэрэгтэй. Давуу буюу шифон эсвэл кофрон материал хэрэгтэй. Ерөнхийдөө ураа хэрэгтэй. За би энэ удаад 50 см урттай юпг хийхээр хэмжлээ. Тор нь илүү гоё 10 юм уу 15 см урт байвал бас гоё харагддаг. Дотрын материалаас. За ингээ хэмжсэн байгаа. Одоо хайчлаа. Ийм хэлбэртэй болсон байгаа. Энэ маань ерөөдөө хагас нар хэсгэлэх гэж явдаг байгаа. За бүтэн нар гэхээр энэ хормоотойгоо адилхан дуурсан яг дугуй эсхүүрийг бүтэн нар гэнэ. 50 см юпг хийгээвэл 1.50 м материалаас бүтэн нар юпг гарна даван. За миний хийх байгаа материал хураг кофрон нэлээд нүсэр буюу олон давхар хийх учраас 10-аас 12 м бас хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө олон давхар хийнэ гэвэл гэхдээ загвараасаа бас хамаарат арай бага дэрвэр хийнэ гэвэл
4-өөс 6. Тэрнээс бага гэвэл 3-аас дээш эхэлнэ. Одоо энэ хэсгүүрээр олон ширхэг буюу арай том хэсгээр нь кофроны хэсгийг өгнө. За өргөн энтэй материалыгаа ерөнхийдөө 2 м гарныг буюу 3 м-ийг тайраад авсан байгаа. За үүнийгээ дөрөв давхарлаад ингээд нараараа. Ерөнхийдөө материалын маань өргөн нь бас арай бага энтэй байгаа болохоор би энэ материалын маань энэ нугалсан хэсгийн хамгийн төгсгөл хэсгийн байгаа учраас энэ дээрээ тулгуурлаад ерөөд авъя гэж бодож байна. Яагаад вэ гэхээр дээшээ авах тусмаа радиус нь багасаад үрчлээс нь бага байдаг учраас жоохон материалынхаа хамгийн байх уртаар нь авч байна. Ерөөдөө ингээд за одоо хайчлана. За гүүгээд идэг учраас та бүхэн маань зүү ашиглаж зүүгээрээ ингээд тогтоогоод өгч болно. За ийм боллоо. За дэлгэж харуулвал ийм урттай байгаа. Тойргийн хэмжээ нь ерөнхийдөө бага, доотлын хэмжээ нь хормой хэмжээнд том байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бэлхүүс хэсэг маань илүү нарийн хэрнээсээ доошо хэлбэр маань илүү сайн өгнө гэсэн үг ингээд. Шууд материалаа хөндлөнгөөр нь хэрвээ эсвэл яах вэ гэж бас асууж бодож иж магадгүй. Материал маань ингээд байлаа гэхэд хөндлөнгөөр нь ингэж нуглал хэлбэр маань багасаад төдийгүй ерөнхийдөө бэлхүүс хэсэг маань жоохон том харагддаг байгаа. Тийм учраас энэ бэлхүүс хэсгээ нарийнхан хэрнээсээ хэлбэртэй төдөө хий гэвэл ерөнхийдөө нараар эсвэл боломжтой. За би үүнтэйгээ адилхан дахиад 3 ширхэг юм уу 2 ширхэг хэсгэх боломжтой. Ерөнхийдөө бэлхүүснээс маань хэмжээ авсан. Хэмжээ авснаас маань ерөнхийдөө 20 юм уу 30 см бас том байхад болно энэ урт маань. За дотрын материалаас эхэлж оёж эхэлнэ. Бэлхүүс хэсгээс нь утас уртаар ингээд сүглээд бэлдээд ирмэгээсээ 0.5-ын зайтай гараараа ингээд ойно. Нааш цаашаа ингээд хатгаад түүнийгээ яах вэ гэхээр дараа нь ирзэн буюу бэлхүүсэн дээрээ бариад тааруулаад өрчлөх хэрэгтэй байгаа. Жигд өрчлөөс өгөх хэрэгтэй байгаа. Энийг ингээд оёод энэхлээ ирмэг хүртэл нь дуусгаад буцаагаад энэ хоёр задгаа ирмэгээ оёдлын машинаар нийлүүлээд ингээд ойно. Тэгээд нийтдээ тойрог үүсэж байгаа. За түүнийгээ яах вэ гэхээр өөрийнхөө хийх байгаа хүнийхээ бэлхүүсний тойр буюу өөртөө тааруулаад энийг таслах хэрэгтэй байгаа. Амжаатай буюу ирзэнэ. За би ингээд тааруулна. За мэдээж оёдлын тавилтаа бас авах хэрэгтэй. За. Хэрэгсний машин байвал та бүхэн бас гэртээ хэрэгсний машинаа хэрж болно. Энийг ингээд за мөн адил энийхээ юу бүхнийхээ ташааг нь бас хэрэгсний машинаар хэрж болно. Өнгө дагуулцаар. За ингээд ойж эхлэе.
За ингээд YouTube маань ерөнхийдөө хэрэгсний машинаар хэрэгдээд хоорондоо залгаасууд нь залгагдаад тэгээд ирмэгээ гараар ингээд хөвөрдөж оёод бэлэн болсон байна. Энэ хөвөрдөж оёх маань ерөнхийдөө эрзэн дээрээ тааруулж чигд өвчлээс буюу нуглаасыг үүсгэх зорилтойгоо. За ингээд бүгдээрээ холбож оюуцгаая. За ингээд өнөөдөр бидний хамтдаа уралсан YouTube маань ингээд бэлэн боллоо. Дараагийн дугаарт та бүхэн маань юу хийх хүсэж байна? Түүнийгээ HTV телевизийн комент хэсэгт болон миний өөрийн Facebook хаягаар илгээж болно шүү. За өнөөдрийн дугаараар хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.